Хамуу хэмээгч нь байна да өрсөд мэнэ. Хөрсдөд мэнлэгтэй. 5 мөрийг үлдээдэг юм шүү дээ. За. Дан ганц өсгийн мөр үлдээхгүй. За. Өсгийн мөр хэмээгч нь өнөө одон ургаан өргөж өөргөжлүүлж өвлүүлж өөрийн энэ удамшлын ясан хэлхээ болоод цолсон хэлхээг өвгдөөс уламжлуулж ирсэн энэ бие махбодыг өөр балчирстаа өвлүүлэн үлдээх өсгийн мөр байна. За. Найда. Нөгөө дөрийн сонирх хуурсаа. Тэгээ. За тэгвэл айлтаатал байж тээ. За алдаад гараа уурал. Одоохон мөр нь болмоосоо. Дэм мөр гэж байна. Ямар мөрөө? Дэм мөр. Дэм мөр. За. Энэ дэм мөр хэмээгч нь мэдхийг жинэнд нь тулж айлбаг нь танин мэдж түүнийг өөрийн жинэнд нь тултал өөрийн болгож авсан эрдмийг мөр байна өрсөд байна. За. За дэм мөр. Үүгээрэн уур чадвараараа бусдад хүлээн зөвшөөрөгдөх тийм мөр байна. Ямар нэгэн зүйлийг жинэнд нь тултал өөрийн болгож түүнийг өрөөлө бусдад дэм болгож түгэж чадж байгаа тэр мөрдөн байна. Одоо юу ч байж болно шүү дээ. Тэр их орон дархан хүн шүү дээ гэдэг. Болтараа л хүлэн зөвшөөрөөд ханд нөхтөнч ах өвөлнж цон олонж болтараа хүлэн зөвшөөрөөд тийм үү. За ийм мөрдөн дэм мөрдөн өрсөд. За тэгвэл өсгийн мөрдөнгүүд нь бол ямар тааж исэн үр балчирсан хүний дайтай үсгэж тойрнуулж энэ бие ясын дүүргэж ямар тааж өөрийн толгоогоор өөрийн ах амьдралаа заяа тавилангаа дааж явах хүртэл нь үлдээж чадсан бол өсгийн мөрдөх гэж өнөхөө нэршлэг сүнсэндээ там олчихдаг юм да. Эцэг их болсон хүмүүс гэж. Онлугаан адил дэм мөртөг сүнсэндээ там олох хүртэл ямар нэгэн зүйлийг чинэнд нь толтол хөглөж хөгжөөж өрөөлд дэм болж явж чадсан өрсөд байна да. Хөрсдөд мөрөн дүүргээд энэ заяа тавилангаа дүүргээд алда биеийн алтан дэлхийд үлдээчгээд агараа биеийн сүнсэн дээд тэнгэлдэн хөргөд дэм мөртөнтэй юу хийж бүтээсэн гэ. Энэ сүнснийг оюун тархинд нь үүнийг аваад марцдаг. Энэ нь хожимны эргээгээд үр удмын орон зайд дэмтэй байгаас хожимноо мэдлэх үр удмынд энэхүү дэмийн энэхүү элчмийн мэдээллийг хэмнэ одомшил болж тамгалагддаг юм шүү дээ. Үүний жишээ нь бол билээхэн байна да өрсөд байна. Дархан хүмүүний үр ямар хон байдаг вэ? Тэгээ бас уран дархан байх нь илүү байна тийм ээ. Тий. Одоо та үрсийн ойлгомжтойгоод айлтуул шүү дээ. Өөрөө бас өнөө бярд чадалтай тэнхээтэй бөхчүүд нь ямар байдаг вэ те. Өөр удам нь ямар хон байдаг вэ те. Энэ дэм хэмээгч нь удам хэрвээ арвинтай их хэмиг хурааж дэлбэл удамдаа тамаг болгож үлдээж одомынхаа энэхүү мэдээлэл чадамжинд нэгэн хөг болж өв болж үлдээх үн чанартай байна. За гутгаар мөрдөн бол дээ. Хэм мөр гэж байна өрсөд байна. Хэм. За.
За энэ хэм мөр бол ерөнхийдөө болбол алдхан биеийн амьтдын налтад байхдаа хэрхэн яажхан авч явж дүүргэж байсан гэдгээр тодорхойлогддог гэхүүдээ өрсөд байна. За. Өнөө цагаар бол одоо эрүүл мэндийн асуудал болоо явж байгаа. Зөв амьдрах. Зөв байна. Одоо эрүүл сар бол өндөр наслах тухай юм байна. Тэднийх нь нэг урт наслаад байдаг та. Энэ өрн лавтай яа. Урт наслах л урчигтай та гэд. Тэмэн аман яриа байдаг шүү дээ. Бүдүүхэнтэй томхонтой айлтгал тийм юм байна. За. Эндээс өнөө удамшлын биеийн онцлог чадамж болоод өвшил юмыг чинь удамшдаг шүү дээ. Ямар хэмээг нь энэ биедээ бүхэл амьдралынхаа туршид агуулж авч байсан байна. Тэр хэмээ мэдээллийг удамдан өвлөгдөд л явна гэсэн үг. Энэ хэм мөрдөн байна да. Элэгээр дамналж шилждэг. Яагаад элэгээр дамнал шилждэг гэж мэднэ. Ер нь одоо энэ элгэн хайцгаа майцгааг л ярьдаг гэсэн нэг хүүхдээ чинь нэг одоо хамаатны хүүхд мөхч чинь нэг сонин ойр дотн байгаад байдаг шүү дээ. Тэр нэг элгэн уруулд ордогч элэг дордох юу вэ? Дордохгүй энэ төр гэл муудалцахаар нэг тэгж хэлцэг байдаг тэр юм болоо. Эсвэл нэг элэгч нэг юу яагаад бас нэг биеийн элдв хорыг ч одоо шүүж байлдаг байгаа шүү дээ. Тийм болоо. Янз бүрийн сайн муу юм тэрүүгээр дамжчил гардаг. Тийм үү. За яагаад тийм байд юм бол дуурлаа. Ай да сайхан. Ай да тэ. Ер нь бол яг хөө дээр үед одоо ингээд ах トゥ нар ингээ хоорондоо муудалцахаар за уруулд ордогч элэгд ордоохгүй гэж яддаг хгүй. Тэгэхээр тэр чинь муудалцаад хаа болдох ер нь тэгээд ер нь ах トゥ нар хэвээрээ байж таараа гэсэн утгатай байдаг да. Тий. Түнтэй. Том дөхөө. За. Элэг нэгтэн гэж үг байдаг шүү дээ. Тий, элэг нэгтэн тий. Одоо та хоёр өөрөөр элэг нэгтэн. Тий. Өөрөөр хэлбэл энэ элэг нэгтэн хэмээх нь ойлгийн дэх хэм нэгэн давтамжийг бий болгодог гэсэн үг. Нэгэн жижиг хэлэл. За. Тийм учраас ахад үсгэж нэ ам зөрүүлж үг бууруулаач гэсэн. Эргээд л бие биетэйгэн уучран залгалдаг шүү дээ. Энэ нөө ойлгийн дэх хэмийн тогтолцооноос хамааралтай шүү дээ. За. Ер нь бол харь хэлэхтэн гэж бас ярьдаг те. Нөгөө нэг тийм өөр одоо гадаад улсууд мосод ч юм уу нэг тийм. Тэгж бас юм ярьдаг шүү нэр. Энд нэг сонгон зүйлийг айлтгана хамжсууд байна. Хүмүүний далд ухамсарын орон зай одоо энэ тарих оюун бодолд далд ухамсар хэмээх нь өөрөөн тэр хүмүүний бүхэл амьдралынхаа туршид үүсэж харж туулж мөрлөж үлдээсэн өөрийн үлдэжсэн үйлдэл мөрийн үлдэн юм шүү дээ. Далд ухамсар та ямархан орон зайг үүтгсэн дүүгээрэн заяа тавилангаа зураад л молдоод явдаг шүү дээ. Тэгвэл тэрхэн далд ухамсарынх нь тусгал буюу түгээх орон зайд нь элгэн дээр нь бууж ирдэг шүү дээ. Тэгэхээр энд нэг зүйлийг нь айлтгаад удамд нэг өөр далд ухамсарынхаа төвшөнд нэгэн шин орон зайг үүтэж бий болгож шин зүйлийг сурж мэдэх эсвэл ухаарч сэхэрэх эсвэл амьдралын үнэн мөн чанарыг таньж мэдхэд тэр өөрийн оюун бодолд нэгэн очигэл ба зурс хийхэд тэр далд ухамсарын мэдээлэл элгэн дээр нь ойж буухта элэг нэгтэн өрсөдтэй чичирхийлэл долгион ялгаруулдаг. Өөрхнөөр айлд бол цуурай бий болгоно гэсэн үг. За. Тэгэхээр нэг өөр тэнд нэг муу зуршилтай байлаа гэж бодъё л да. Тэгвэл тэр өөр за би одоо энэ муу зуршлаа болио өөрийгөө амьдралаа авч явъя. Өөрийгөө өөдөн татъягээд эрсгэн шийдвэр гаргаад түүндээ үйлдэлд үлдэхэд тэр өөр босод хэдиж хилээгүй ч хилээ.
бусад өрсөлдөө хэдийгээр тунхаглаагүй ч хэлээ. Тэр үрийн эрэл хийлээ. Хүсэл тэмүүлэл тэр үртэй холбоотой элэг нэгэн хүмүүсүүдэд дохой цуураа болж тарахдаг юм. Өөр хүнээр хэлбэл нэг үрийн очгэл ба бусад үрийн далд тохомсолд чичирхээлэл үсгэж сэжүр өгдөг. Харин үүнийг тосоо давхуу эсвэл түлхээ дарах уу гэдэг нь бол тухайн өрсүүдийн шийдэл юм бота. Тэгвэл үүний нөгөө бараан сүүдэртэй талыг нь ойлгох юм бол нэг үрд самун бодлоо арвинтай үржиж түүндэн идэгдэх хавасан. Тэрэн самун хэм. Тэрэн элэг нэгэн өрсүүдэд бас сэжүр болоод чичирхээлнэ гэсэн үг. Тэгэхээр хоорондоо уулздагч бай, уулздагч бай. Тандагч бай, тандууч бай. Тэрэн далд хонсраар орж ирэх тэр. Элэгээр дамнууж орж ирэх тэр чичирхээлэлд болоод өрсүүд бие биенээ нөлөөлөд л яваад байдаг. За хэн болтой хэмээх чинь тийм үнцгтэй байна өрсөд. За 3 дахь мөр боллоо тийм ээ. 3 дахь шүү. 4 дахь үү? За. Эхнийх нь үр удам байсан тийм үү? Тий. Удаах нь эрдэм боловсрал. Удгаарх нь эрүүлэх. Дөтгөөрөх нь бол өөрөөс та бүхэн нийт даяараа бүгдээрээ л хүсэж байдаг, тэмүүлж байдаг хүсэл. Энэ нь эдийн мөр буюу хангалуун чинэлэг аж төрөх хүсэлтэй холбоотой эдийн мөр байна та. За. Өөрийг бол өрсөд хангалттай аль мэдэж байгаа юм байлгүй дээ. Гэхдээ буурлаас сайхан сонсъё. Тэгж сонс хэлж болохгүй. Ер нь бол мэддэг юм бол хавар шиг. Эдийн хураахад уцэг байна өрсөд байна. Савнда багтааж хурааж уу. Савнаас халируулж хурааж уу. Бисэвэл савнаас ондоо газар хурааж гэнэ гэдгээр л эдийн хураалт нь тэр мөртөрөн дэнслэгтэнд савнаас гадуур хураана гэдэг чинь бол мэдээж. Үлс хөдөлмөр хүчээрэн өөрийн оюуны чадамжаар өнөө улсуудын хөлөөд байдаг ариун цагаан хөдөлмөрөөр олож түүнийг ариглаж бараагүй. Тийм ээ эд шүү дээ. Өөрөөр хэлбэл бусдын хөлс, бусдын нулимаас, бусдын төлөөс хураасан эд байна. Тэр эд бол төлөөс тань байдаг. Төлөөсөө энэ яваа насандаа дүүргэж баруул. Яг уу? Өөр удамдаа үлдэхгүй юм та. Энэ яваа насандаа дүүргэж барамгүй бол ямар их төлөөс байна түв нэ. Өөр хүүхдүүдтэй үлдэх тийм юм байна. За савандаа багтаах, савандаа таарсан эдтэй байна гэдэг чинь чөмөгтэй байхын нэр юм шүү дээ. Нөр айлдвал өөрийн олж авч өөрийн бүтээсэн тэрэн эдэн бусадтай хамтралын хүчээр ариун цагаан хөдөлмөрөөр олж авсан зүйл нь байна. Тэр эд бол төлөөс байхгүй харин ерөөл байдаг. Ерөөлтэй байдаг учраас үе удам дамнаж өвлөгдөх тийм сайхан учралтай. Энэ нь үр удамд буян болж хишиг болж өвлөгдөх хүд өрсөд. Савнда багтах эдтэй байна гэхээр өөрийнхөө хийж бүтээж болох тэр охид эд чадамжтай бүтээж дөрвсөн эдийн мөр гэмэх нь ерөөлтэй байдаг учраас нэ хэм арвантай байдаг. Энэ миний өвөөгийн мөнгөн аяга. Энэ ааваас минь уламжилж өвлөж ирсэн дээл минь байгаа юм гэдэг. Одоо би өөрийнхөө л харсан үзгээр л айлдж байгаа шүү дээ. Одоо та үрсэн хувьд бол энэ миний аавын машин гэдэг ярих байх та. Энэ миний өвөөгийн утас байна гэдэг. За тэгвэл савнаас халирсан эдтэй байна гэдэг чинь өнөө новш цуглуулад байдаг өрсүүдийг хэлнэ шүү дээ. Түүнийг
Хэрэг нь гарах үгүй мэдэхгүй ч цуглуулаад л байдаг. Тэм уурсаад. Түүнийг бол одоо өнөө цагт бол өөрөөхөө бүл өөрөөсөө бүхэн л тийм эдтэй байгаа да ер нь. Байна одоо тэгээд. Цанаасаа хайдарсан эдтэй байх чаа. Саар толон гэвэл түүндээ илчмэ зориулах шаардлага гарна шүү дээ. Гүү ядаж санаа зов. Энийг одоо яадаг шүү чинь гэлээ. Тийм биз өрөөсөд байна. Тийм ээ. Өхөр өөртөө тохирсон цагт шалгарсан тийм эдтэй байх. Эдийг ариглаж өвлүүлэх хэмжээний улбаа соёлтой байхыг хичээх хэрэгтэй өрсөд байна. Заавал. Нүүдэлчин байх үедээ Монгол түмэнд гарын доорх чанартай хэдийн эдийг л насан туршдаа эдэлдэж байсан. Эзэн дээдсэн ч хүлдэлээ. Энгийн ардуудын адил бор дэйлэн lumруудлаа. Эгэл нэг л байсан. Эрхэнтэй Монгол хаадууд нь эрхэм ноёдууд нь ч гэсэн эгэл ардын л адил аж төржил байсан. Мэдээж нэ сүрүүд жавхлан өзөм жогоо хэмээх нь байлгүй л ах. Гэвч үүнийг бол үргэлжлэл эдлэхгүй. Гадаад харилцаа холбоо болоод хэрэгцээ шаардлага нийцсэн үедээ л эдэлж хэрэгжилж л байсан шүү дээ. 5 дахь мөртөн хөсөл өмөрөөдлийн мөртөн байна урсаад байна. За. Энэ нь мөртөн бололоо. Сүнсний даалгавар боёо. Өмнө болж мэдлэхээс өмнө өөрийн энхэн сүнсэндээ тээж хэлсэн хөсөл ирмэлцэл. Түүнийг энэ хүмүүн биеийг олоод дүүргэхдээ дүүргэн гэсэн мөртөн байна. Энэ мөртөн төдийл яригддаг сэдв биш гэлээ. Бүхэл амьдралынхын туршид дотроос нь гогдож зулгаадаг тийм сэдв. За. Хэрв хүмүүн өөрийн сүнснийхээ хүсэл тэмүүлэл их үйл түүнийг үүсгэл гарвал язгуур сүнсийнхээ мөн чанарыг олж түүнийхээ үйл хэрэгэмдээ орох аваснаа. Баясал төрдөг. Өөрөөр хэлбэл бүрэн дүүрэн амьдрна гэсэн үг үү. Энийг олоход бүхэл амьдралынхаа турш илж хайж байдаг. Яагаад илж хайдаг вэ гэхээр өөрөө харилцаа үүсгэж өөрийгөө таньж мэдэх аргаа олох хүртлээр илж байдаг гэсэн үг үү дэрсүүд. За. Хэрвээ тэгээд л одоо олж аваад одоо танид мэдчих юм бол ажил үйлсэн сайн бүтэн одоо энэ сэтгэл санаа сайн байна. Ер нь л одоо болоо явцлаа гэсэн үг юм биш үү? Болоо явцлаа гэсэн үг шүү дээ. Өмнө болсныхаа нэгэн их хэргийг дүүргэлээ гэсэн үг. За. Ийм нь 5 мөрөө дүүргэж чадсан хүмүүн нь л мөр гүн гэж цолыг авдаг шүү дээ. Энэ нь явсаар байгаа мэргэн гэдэг нэр болсон. За. Холбоо нэр нь мөр гүн гэсэн үг шүү дээ. Мөрөө гүн үлдээсэн гэсэн үг юм байна. Тэр нь бол. Энэ нэг хүмүүний нэгж орон зайд 5 мөрийг үлдээх байдаг бол нэгдүгээр хүмүүний орон зайд бол энэ 5 мөрд нь өөрөө уулсын хэмжээнд 5 тусгаар тогтнолыг нэгж хэсэг болно. Өөрөөр хэлбэл уулсыг бүтээхийн тулд дүүргэхийн тулд тусгаар тогтнол хэмээх нь 5 занглаад нэгдэж байж тэр уулс бат бөх байлаа гэж үздэг. 5 тусгаар тогтнолд нь цосны тусгаар тогтнол, хөлийн тусгаар тогтнол, тархин тусгаар тогтнол, засгийн тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол. Энэ 5 зангидсан гар мэт байх бас энэ улс бүтэн байна гэж үзсэн шүү дээ. Бүтэн улсын нэг хэсэг болох тэр хүмүүс эргүн хэмээх цолтой байна. Өөрөөр хэлбэл мөрөө гүн үлдэх ил чадвар нь гүнтэй байх боломжтой гэсэн үг.
Гэтэл өнөө цагт нь өнөө нотогт нь 5 тусгаар тогтнол өгөөч. Тал тийшээгээ сарнаад мөн чанар нь алс суураад мөрөө гүн үлдэх үрсүүд нь мөрөөч таних дийлэхгүй болсон байна шүү дээ. Тэгэхээр нь өнөхөнтэй мөрийн тухай ойлголт хэмээх нь Монгол тэнгүүн ухаанд том мөрөө байдаг гэдгийг ерөнхийд нь багцлаад айлдаж байгаа юм да өрсөд байна. За болоо. За аста сон сайхан айлж өглөө уурлаг ялаалаа. Наа да. Харин ч та хоёр тэнгээлээ. Өвгөнд хүний мөрөөсөл болоод л. Суудаг шүү дээ. Олаа зүрийнхээ оюун бодлыг нь чиглүүлээд л. Үйл хэргийг нь чиглүүлээд л. Бултаар олон өрсүүдийнхээ заяа тавлингийн аятай сайхан байлгах гэдэл. Ирэх аюулаас нь хаацаалах гэдэл. Бусад өндөр өгдүүдийн адил шогшоод л яваад байна. Энэ нартад энэ цагтад бидний хэдэн өгдүүд нь өрс балжраад бүтэн улс тайван байлгачих гад. Бүтэн нар тайван байлгачих гад. Үлдээсэн өв соёлыг нь бүтэн байлгачих гад. Зүтгэхэд л байна та өрсүүд минь. Тэ өрсүүд минь тэнгэр вэж байгаа учраас цаг наашиж байгаа учраас олонтон өрсүүд сэлж байгаа учраас сайн сайхан цаг нь нэрж байгаа учраас нөгөө төвөр бол та өрсүүд аз ерөөлтөн шүү өрсүүд байна. Тэмээ барлаа. Одоо тэр улаан тогтны үед тэр Оросуудад хамаг эрдэнэтэй чадaltaа улсаа алууж үнэн одоо зөв юмаж ярьж чадахгүй. Тийм цаг айхтар цаг үе одоо тэр дөнгөж одоо хэдэн жилийн өмнө юм те. 70 80 жилийн өмнө те. 100 байлаа. Тэрнээс өмнө одоо тэр манжин нөхлийн үед бол одоо мөн л ялгаа байхгүй. Нойда. Тэр цаг үе тийхэн болов өвдөөсөнч өвлүүлэх сургаалжгүй. Тэгэд тэнгэрээс нь дэвнэх орон зайж байхгүй. Ядаж цусыг нь бүтэн байлгах гэж үзэж байсан. Тийм үү? Харанхуй цаг байсан шүү дээ. Бэрхтэн цаг байсан өрсөд байна. Харанхуй нүхэндэл бөөлөөд л харц олноос нь нүрэн буруулаад л. Хар цагийг нь төвчж өнгөрүүлсэн. Хатуу түүхтэн цаг жилүүд байсан шүү дээ өрсөд байна. Ямар сайн да. Энэ шарын шашинд нь зурхаа гэжийг нь навчуулхийн тулд өвдийн үлийг нь самлагны цаана хийхийн тулд шашны хөлтөлөө уулчилсан шүү дээ өрсөд байна. Хэнгэрэг гэж нь хэц хийж нь дамар болтол өөрчлөгдсөн шүү дээ өрсөд байна. Өнөө тэнгэр заяаны угсааныхан тэнгэрийн үйл хэрэг эмэгч нь хоорохтон номтонд хүртэл байна гэдэг. Хичнээн олон сайхан хүмүүдийн хүүс тэмтэрсэн билээ дээ. Эртний өв соёл, өв уламжлан, эрэмгийгээр манаж явсан аан иргэдийн өрсүүдийн хичнээнийг нь хүүс тэмтэрлээ дээ. Бороод өгсөн үү? Тийм байна тий. Цусанд нь үлдэл өөрийгөө илчлэхгүй болгох тийм сэтгэл зүйн удам үлдээсэн учраас өнөө цагт өрсүүд өөрийгөө өрөөлдөм бүрэнтэй таниулах тэр чадамж хэмээгч нь алдагдсан шүү дээ. Тийм учраас бүхий л орон зайд битүү үгэндээ яг түүгээр хэлэлцдэг байл. Энэ нь явсаар байгаад харилцаа 8-нд нь хүртэл нөлөөлсөн шүү дээ. Ханцуун дотроо нуугаад л ханцуугаар өмнө хэлэлцээд л
энэ сэтгэлгээ нь одоо хүртэл ингээд байгаа гэдгийг ачаар авсан. Тийм юм учраас өнтөө өвдийн үеиг өтөвгийн цагийн дуу хоолойг өртөөлж дийлэх улаачхан байна гэдэг нь нэлээд ихэн их хөлсийг хуйгандаа шингэн байж нэлээд ихэн их хөнгөргийн ард орон дээж л чанга дуу хоолойг өртөөлөгч бол